Өмнөдийн газар бол ийм их хордлого арсан. Дахиад энэ ийлдүүрийн болоо шилжүүлж өөр хүнд шилжүүлж үгжээ. Энэ ийлдүүрийн уурын байсан жиха өжигтэй нь бол мөн энэ гаханаас болсон халдварт өвчин умаа өвтнөр ухжээ. Өргөд энэ одоо тэрсэн ээлүүдэд тэр олон ард иргэдүүд бас одоо энэ хөжиг өвтөн халдварлагдаад бүр умаа өвчөө олоод маш олон хүн ухжээ. Өнийг бол одоо бүр нууж ягаа авчраа. Тэгж ятал дахиад нэг өний бас нэг шинэ нэг ийлдүүрийн дарга нь шилжүүлж аваад өнөө өвчнөд орсоод өнгөж шийдэх юм өдөд өн бүлдөөшин мүдүүлт хийжээ. Чи тэрэг хятад улсууд мөнгө заасгүй өчиг өхийнхөө хүрээ холдож гад заас арахын төлөө хөөцөлдөг улсууд. Өнөөр өчгөд өн тэр нэг хөдөн жуугаар тогтгүй шүү дээ. Чахам хөдийн хүн ухсий бүүмөд. Өдгөр энэ гахааны юмсуудыг та нар тэр нөгөө жиргээгүүдээр нэг илхэн дамжуулж өг тэрэм хийж өг. Эцэн гацхан манга онгодын уцар биш болж шүү дээ. За баран бэрн тунгул ахуу бас гаргат. Одоо манайш холон цагааных гээд би тэр 400 илүү хүнийх төрсний холон цагааны хийг бичсэн би явуулаад өгсөн. Эцэн бол одоо тэр гаднаас ааж авахтай урнаа гэд манай өргөн найдууд нь өссөн. Тэ өн шалтгаалсан ястэй эмдрэх замгүй болгоод хайж ишөө. Маносын нас юу бэ? Хагас нас болцээ. Хажим үр хутч чи яана. Бүр халуун унсанд ороод явсан шилт шиг болно шүү дээ. Тэ та нар минь юу ч гэсэн борцгон баярын багшаас та нартай нэг хэл одоо өчгөдөр уржин таан цаад өдөр бичих хүн үгүй гэд заваад гацлж гаж ирсэн. Тэ манас бүр бичгийн бичё хийхэд хийё гэд танастай өнкөд хэлчээд ирэхгүй эсвэл одоо гард ирж үнэн боттойгооны хэлж өгвөл өөр би хаа гэж бодож байна. Үнэндээ манасд батар цаг гэдэг чинь тийм хэлбэр биш шүү дээ. Гүт манасын бодос санаж явах эдлгүй. Ийм учраас нэг өөрүүдийн элвагаан бүр ардаа хаяад өн адлуу руу шийдэж орж байгаа манас. Атгэлэн ба багшвал одоо хөдөн бэвэргэнэ донд тэр эрбэнг бичиг номуудын бүрэг сайхан орчуулга хийн хөдөө хөлөөр. Дахиад гацхан тэр би 10 бэвэрхэн бишээ надаас эдл өний иншэн тийш өнгөж ширж таталж адлан олуулж явуулсан бэхэл. Тэ өн бас скул одоо хүнээс нэг бүчүүл хөдийн мөнгө заас авнаа гэж явал бас одоо яах вэ да би жоосон дураад гიშчээ гэж бодвол. Гэтэл ямар ч үн өстөггүй өөрүүдийнхээ монголчуудынхаа төлөө гэсэн ийм нэг эргэлэм халуун сэтгэлөөр хийж байгаа хүмүүс шүү дээ. Дахиад нэг гахааныхан тэр шоос бас ялгавтсан доосон газар шигдээд ороод ивла. Усны бахардал үүснэ. Усны бахардал ороод үүссээ тэ өнөгөл нэг үеийн дөрчин бардаг хордог лвшээ 2-3 үеэрсэн бүр хардуулаад дийлнэ. Дөрсөө багшаас ярьж өнгөрлөө. Химинэ юмар бүр тэжээж байна. Бүргэн одоо манасын тэр нэг ботлогоо хойд хөөрүүлж байгаа эдл одоо тиймэрхүү бүр хими юмудаар тэж байна. Тэ өн хими инэ юмуд ч бол тэр чигээрэн бүр хүнээ буйд хардл үсгэх юмсууд. Ийм учраас амл өнөө өн хор нөлөөгөл одоо яахын аргагүй шүү дээ. Тэ өмнөдийн газар бол ийм их хордлого арсан. Дахиад энэ ийлдүүрийн болоо шилжүүлж өөр хүнд шилжүүлж үгжээ. Энэ ийлдүүрийн уурын байсан жиха өжигтэй нь бол мөн энэ гаханаас болсон халдварт өвчин умаа өвтнөр ухжээ. Өргөд энэ одоо тэрсэн ээлүүдэд тэр олон ард иргэдүүд бас одоо энэ хөжиг өвтөн халдварлагдаад бүр умаа өвчөө олоод маш олон хүн ухжээ. Өнийг бол одоо бүр нууж ягаа авчраа. Тэгж ятал дахиад нэг өний бас нэг шинэ нэг ийлдүүрийн дарга нь шилжүүлж аваад өвчнөд орсоод